гэдэг талаараа өмнө нэг ярих хэрэгтэй билүү? Яах хэрэгтэй билээ? Ягаад энэ 3 хүн суугаад өөрсдөө бичиж байгаа юм. Өөрөө өөрсдийг бол төлөөлж байгаа 3 хүн юм шүү. Би бол одоо жишээ нь ингээд нөгөө бүр гуйшил энтер гэж нэг айхтар юм ярихгүйгээр одоо яг найз гэхэд бас хэцүү маа тий. Яг ийм ажил хэрэг холбоотой гэхэд ч зөө нэлээд тийм дундын янз холбоотой хоёр нөхөртэй сууж ийн зүрийг хараад байгаа. Гэрлээдээ болохоор ажилласаар ч ирсэн найзлж нөхөрлөөд одоо 15 6 жил болох ч юм тий. Миндээд болохоор муудалцаж тэгээд дараа жил тэрэндээ 15 сошиал орчинд үзэл санааны шүү гэхдээ тэрэнд маргаж танилцаад гэсэн чинь дараа нь манай сайн найз юм бас найз нэгсэн байдаг. Тийм тэгээд өөр ямар учиртай гэж хэлэх вэ? Яг нөгөө бас одоо яг ягаад бас энэ подкаст нэтер хийгэж утсан талаар бас нэг юм хэлүүлэх хэрэгтэй гэж магадгүй. Яг би зүгээр дотоо ходоод нөгөө дээр чи нөгөө хин нэг амаржингийн нэг подкастн дээр нэг айгу реакц үзүүлээ. Тэгээ баг тэрнээс болоод ер нь ингийн юм хий энэ гэж бодоо яа гэж шал бодохгүй юу. Тийм. Бас нэг тэр талаа шалтгааны талаар зэрэг яг бид нар яаж танилцсанаас илүү бас нэг яагаад юм их ч шалтгааны талаараас ярих зүгээр болов. Нөгөө тэгээ энэ хүний шалтгаан нь зүгээр яаж танилцсантай бас холбоотой юм уу? Үгүй яг шалтгаан бас байгаа. Тэр нь болохоор бүр ковид үе. Яагаад тэгэхээр одоо ковид үед ч угаасаа бид нар нөгөө хөл хорионд орчихсон тий. Тэгээд иймэрхүү хамтын юм уу дундаа ярилцдаг орон зайнууд айгүй дутагдaltaй байсан. Тэгсэн мөртлөөсөө асар их одоо шудраг бус байдлыг ингээл гэрээсээ хоригдчихсан хараал суугаад тэнгуут нөгөө нэг frustration гэж ярьдаг шүү дээ. Эхнээсээ юу ч хийж чадахгүй ингээд бухимдал цохол төрж байгаа тэр нэг үед болохоор нэрээ бид нар чинь 2010 он энтергээл ер нь ялангуяа намайг оюутан болоо би 10 онд төгссөн. Тэр үед тэрнээс өмнө энтергээл айгүй хоёрны клубүүд байдаг байсан. Айгүй тийм одоо тэр олон нийтийн орон зай гэдэг байгаа тэр үе харцсангуу тийм хүчтэйс юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд 2015 6 хүртэл нэлээн яг хэр явсныг мэдгүй байна. Тэгээд ажил дээр гараал тэгэл ерөөхдөө нөгөө юун дотроо ахуй амьдрал ажил гэдэг юм дотроо худалдаж яваад нэг мэдсэн чинь 20 он болчихсон байсан тий. Тэгээд тэр үед тийм цохол төрөө тийм энэ дээр анх биччихсэн байхгүй юу. Зүгээр мессежээр хитүүлээ нэг юм улс төглөөгтэй болвол яаж юм гэдэг. Тэгээд хөл хараа наамж одоо хэдүүлээ юу ч хийж чадах вэ. Гэхдээ ер нь хамгийн ихний уулзаж болох цагаараа төлөвлөж болох юм гэдэг. Тэгээд зүгээр юм кафе ч юм уу те эсвэл паб ч юм уу тийм орон зайг ашиглаад хэдүүлээ яриа хийгээд. Гэхдээ тэр нь ерөөсөө тийм олон нийтэд нээлттэй хийсээ илүү зүгээр л нөө пивний ширээний арын яриач эсвэл нэг кофений яриач гэдэг юм уу тийм яриа л гэж бодож ирсэн. Гэхдээ сэдвэн дандаа илүү улс төрийн нийгмийн шүүмжит сэтгэлгээний клуб гэх юм уу. Миний болохоор найзууд дундаа угаасаа баг зүгээр л энгийн яриа ярих зүгээр энгийн кофе дарсуу пив уугаад суух боломжгүй болтол улс төрч одоо евро орж ирж штэ пивний ширээ рүү ингээд халиад ороод ирсэн болохоор жоохон ингээд нөгөө ажил амьдралын зааг гэдэг шиг улс төрийн сэдвийг тэр найз нөхөд бол амраг хайрын амьдралаасаа гаргаад ингээд тусдаа жоохон юм руу оруулж ирэх гэж байгаа орлого юм болов. Тэгэхгүй бол энэ ажлаа хийж болохгүй найз нөхдөйгөө ч өөр юм ярьж болохгүй ингээд бүр амар их ингэж occupied гэдэг шүү дээ. Бүр ингээд эзлэгдэж шүү дээ. Тий. Тэр орчинд хоорондоо муудалцаадтай улс төрөөс олж муудалцаад ер нь тэр орчнод өөрсдөө эвдээд байгаа нэрээ тийм юм биш. Тий. Тэгээд нөө тэр чин хэдэн жилийн өмнө зүгээр ингээд ангой шиг амар ярьдаг гэсэн би сумд чин бүр ингээд эхнэр нөхөр хоёр өөр намаасаа болоод хоорондоо муудалцаад юугаа гэрээ аваад нүүсэн гэж штэ ч юм уу. Эсвэл Америк Трампаас болоод нэг гэрийн хүмүүс муудалцаж байгаа гинэ гэдэг амар ярьдаг байсан чинь нэг мэд бидний амьдрал яг адилхан болсон байгаа байхгүй тий. Тийм бай. За би асуулт асуугаад байраас. За. Чигсаал хэрэгтэй одоо яг нөгөө талбай дээр 21 өдөр шүү дээ тий. Тэгээд хэрэгтэй юм уусгүй сайн сайхан
мундаг байгаа тухай зөндөө их яриануд байгаа. Тэнгүүд одоо би болохоор тайрын комментиг сонсмоор байгаа байхгүй. Юу тайрын хувьд хамгийн ингэж олзуурхаж харж байгаа хоёр хайлайт вэ? Цаана өсөлч. Үгүй мэдээ. Би бодчих. Чигсаалын талаар за яг тэгээд өмнөх чагсаалууд ч нэг тийм юугүй за яг өмнөх хоёр нөгөө нүүрстэй холбоотой хичээл болсон. Тэгээ нэг ажиллаа хий. Надад яг би ажиллаа хий гэсэн садаж очих нь очсон. Гэхдээ нэг тэр мэдгүй нэг тийм лооз надад бас нэг тийм сонин тий ажиллаа хийгээд тэр хүмүүс угаасаа бид нэр ажиллаа хийж чагсаад нэг хийгээч үү гэж юу. Ер нь хийгээгүй гэдэг нь яг тэгэл одоо харагдаж штэ. Яг тэгээд одоо яг арай огцруулах, ерхий сайдыг огцруулах гэдэг ч юм уу яг нэг арай боттой шаардлага тавьж байгааныхаа бас өмнөх үеийн чагсаалуудыг бодоход арай л бас өмнөх хоёр чагсаалаа бодоход арай илүү прогрессив юм болов уу гэж бодож байна. Тэгээ яг зүгээр яг энийг одоо голлох хайлайт сайн тал нь гэж хэлэх юм уугүй зүгээр яг хөндлөнгөөс ажиллаад яг зүгээр надад зүгээр сонирхолтой санаж байгаа юм. Миний харж байгаагаар энэ баг нөгөө Instagram төвтэй хамгийн анхны Монголын чагсаал болж байгаа юм шиг надад санагдсан. Өмнө яг янз бүрийн чагсаал дээр Twitter, Facebook байгаа хүмүүс ерөнхийдөө нойлдог байсан бол одоо яг чагсаалыг гол авч явж байгаа хүмүүс ч юм уу ерөнхийдөө Instagram дээр олон байгаа шүү дээ. Тэр нь ерөнхийдөө нөгөө нэг олон нийтэд харилцаа холбоо үүсгэхтэй болохоос дандаа Instagram-аар дагаж юм харилцаа холбоо үүсгэж байгаа. Тэр нь надад зүгээр яг хөндлөнгөөс харахад айгу сонирхолтой санагдсан л да. Тэгээд яг энэ бас дахиад нөгөө нэг шинэ генерашных нь бас гарч иж байгаа гэдэгтэй холбоотой. Гэхдээ одоо яг энэ чинь хайлайт гэдэг нь сайн уу буруу юу гэдэг утгаас биш зүгээр сонирхолтой санагдсан. Яг өмнөх чагсаалтаас харьцангуй ялгаатай байсан юм бол ийм хоёроор ялгах юм болов уу гэж бодож байна. Гоё ажилтай. Тэгээд амар аргаас зүгээр миний чинийх дээр юуны дэмжих аргумент юу гэвэл цэцэг юм баач Instagram руу ороод ирсэн. Тийм дуусаа байдгүй юм. Тэгэхгүй би өмнө юусэн харж байгаагүй сүүлийн хэд хоног амар их харагдаад байна. Тийм баг тийм. Тэгэхээр одоо дараагийн сонгуул Монголд чи Instagram нэлээд чухал тулааны талбар болох юм болов уу? Тийм би бас үргэлжлүүлэл ярьж байна. Instagram-ийн бас нэг давуу тал нь юу юм бэлээ штэ. Тэр нэг орон зайг одоо эзлэх гэдэг байгаа шүү дээ. Тэгээд эсвэл нэг эсрэг талынхаа орон зайгаа эзлүүлэх юм хамаагүй бага байдаг гинэ. Тэгээд тэр нэг бас чагсаалын зохион байгуулалтанд идэвхтэй оролцож байгаа залуучуудаас Instagram дээр яаж энэ Instagram-аас ирэх дайралтууд ирж гин гэдгсэн чинь угаасаа комментууд нэг хураагдаг огт харагддаггүй. Үнэхээр зорилготой л орж уншихгүй бол харагддаггүй. Тэгээд Instagram-ийн хэрэглэгчдийнх нь өөрсдийнх нь соёл нь зүсээ нуусан тиймэрхүү ямар ч хамаагүй нэртэй ямар ч followersгүй эсвэл ингээд ийм private тэгснэ баахан хүн тагцсан ч байт юм уу ийм аккаунтуудад угаасаа ямар ч юм итгэл үнэмшил төрдөггүй шууд өөрсдөө блоклчдаг гэдэг жаа байхгүй. Тэгэхээр ерөөхдөө тэр үеийнхний нэрээ соёлын баг нэг юм шалуу үр юм багтах шүү лээ. Би тийм одоо Facebook-ийн хөгжиж байдаг шиг Facebook-ээс өөр салж чадахгүй тийм л олон юм яриад байж ахгүй сэтгэл санаа амрахгүй тэгээд нөгөө Instagram-ийн бас яг тэр нэг юм форматанда захирагдчихсан юмнаас нь ерөөсөө яаж тэрэнд нь нэг нийцэж чаддгүй бидний нөгөө нэг амьдралын юм хэлмээр байгаа үгс ч гэдэг юм уу тийм юм тэгэл бас нэг тодорхой хэмжээгээр тийм зураг мургаар илэрхийлэхдэг байгаа юм шүү. Бидний ярьдаг юм байна. Нийт амар цөөхөн зураг гэдэг стори хийхээс айгүй залхуурдаг. Гэтэл ч одоо мэдгүй өдөрт 2 стори хийх ёстой. Чи нэг 7 хоногт арга хоёрыг хийж чадчихэв үгүй юу? Бодлоо хэлэхэд манай үеийнхэн чинь тэгээд чагсаал цуглаан дээр болохоор надад таалагдж байгаа нэг юм нь болохоор яг энэ нөгөө нэг бит гэдэгтэй яг энэ физикал байдлаа хамгийн урт хугацаанд ингэж одоо хамгийн жоохоо ер нь харьцангуй хамгийн сүүлийн үед гарсан чагсаалуудаас харьцангуй урт хугацаанд хадгалж чадчих байгаа энэ байдал. Тэгээд нөгөө сайхан нэг судлаач бас ярилцлаганд хэлчихсэн л бас л энэ чагсаалын эргэн тойронд асуудал эргэн тойронд одоо чагсаал цуглаа ямар ч ач холбогдолгүй ер нь бол ингээд өөр үе цаг үе ирчихсэн энтергээд тэрнээр ч мэдээд зөндөө олно одоо ямар орон зайд ямар өөрийн онцлог талаар хэлбэл бас цаашдаа зөндөө ярилцах байх гэж бодож байна. Тэнгүүт энэ физикал одоо энэ чагсаал цуглаан гэдэг чинь айгүй чухал хэвээрээ байгаа гэдэгт би ч гэсэн одоо итгэдэг тэрэнд итгэдэг гэж одоо бас олон манд хүмүүс хэлсэн байлээ. Тэгээд тэр бол нөгөө өөрөө ингээд хүн ингээд битээрээ байгаад хаар
тэгээд өөрсдийнхөө бас байх ёстой тэр орондоо өөрсдөө очиж эзлээд байгаа. Ялангуяа сquat-ын талбай гэдэг чинь бидний үнэхээр л тийм минийх юм шүү гэж хэлж болох. Бас хотод одоо зөвхөн юм үлдсэн байна л да. Тэгээд тэрний л аюул чухал юм өөрөө символик те бэлгэлийн шинж чанартай юм талбай орондоо шүү дээ. Тэгэхээр тиймд очоод тасралтгүй суугаад тийм шаардлага тавиад за тэгээд зөндөө хүмүүс ярьсан гоё чигсаалын соёл моёл гэдэг. Тэр юм нь бол бүгдээрээ цаанаа агуулгадаж байгаа. Тэр нь бол онцлог насан тэгээд 2 гэсэн тий. За хоёр баалгүй. За тэгвэл тэгсгээл иймэрхүү л. Хангалттай л гоё хайлаад. Минийх болохоор зүгээр амар сонирхолтой. Тэр гоё шинэлэг зохион байгуулалттай, хурдтай байгаа одоо бүр ярих юм байхгүй шүү дээ. Тэгээ нөгөөх нь зүгээр нэг яа нийтдээ нөгөө ягаад тэдний төлбөртэй гэж хандж байгаа вэ гэвэл нөгөө үеийн бас ялгаа юм шиг. Одоо 80 манай үеийнхэн юм уу биднээс өмнөх үеийнхэн энэ хэмжээний их бүтээлч байдал одоо хөдөлмөр ба бүтээл зөвхөн төлбөртэй байж иж гарах боломжтой байгаа хгүй. Тэгт чи энэ хүмүүс зөвөр хүүхдүүд гэдгийг сарын юм шүү. Зүгээр ингээ гарынхаа үзүүрээр л ингээл яаж штэ тий. Тэр одоо маргаашийн хөтөлбөр гарч байгаа байдал тэр юмаа ингэж зохион байгуулж байгаа байдал гэдэг чинь тэгээ ингэж тэр нөгөө resource mobilization гэдэг штэ тий. Тэр нөөцийн хуваарлт энэ төр чинь ингээд манай үеийнхэн болон биднээс өмнөх үеийнхэн үнгүүгээр сайн дураараа ингэж бодтой болох боломжгүй тийм юм явж байгаа ахгүй тийм тий. Тэгээ би тийм болохоор төлбөртэй гэж хардгаас аргагүй юм да. Үеийн ялгаа яалтчгүй байна да гэж бодож байгаа. Тэгтээ тэр хадлагч уусаа цаанасаа зоригтой л тэгж явсан билүү тийм хэлгээ. Үзсэн шүү дээ. Тэрнээс их нэг энгийн хүмүүс нэг за төлбөртэй шиг чинь гэж бас нэг хардсан тэр юм бол. Тэгээд нөгөө бас яасан бэл шүү дээ. Өөр ингээд найзуудтайгаа ярьсан ч одоо ингээд улс төрийн ярьдаггүй найзууд байгаа шүү дээ. Бид нэг өөр хүн хэлнэ. Эдгээрээ ярьсан чинь ямар ч юм одоо аль ч ихсаал нь зүг буруу энэ ихсаал юуны тухай гэдгийг юусоо сонирхож амжаагүй. Тэнгүүтээ талбай дээр 20 ихсаал байгаа гэдэг байгаа. Чи алинд нь очиад байгаа юм бэ? Гэсэн нэг тэгвэл яг би нэг асуулттай яг эсрэгээр нөгөө нэг тэгвэл таалагдахгүй байгаа шүүмжлэлтэй жагсаалын үед тийм зүйлс таарч байгаа юм уу? Энэ надад таалагдахгүй байгаа гэдэг ч юм уу те. Яах вэ? Ерөнхийдөө бол нөгөө нэг ингэж утсан их таалагдахгүй юм гэвэл бүр нэг тийм амар одоо зарчмын зөрүүтэй ч гэдэг юм уу те нэг хайхтай юм баггүй мэдээж гормын төрөмрөтэй юм байгаа. Тийм тэгээд ингээд автагдчихж байгаа одоо нөгөө мессежнууд дээр болохоор яхаа мэдээж хэрэг одоо тэр бол нөгөө spontaneous гэж хэлээд байгаа шүү дээ тийм ер нь бол аяндаа би болсон учраас тийм лаг зөв гэдэг юм уу те хүн болгонд зөв санагдахаар тийм polished messageтэй байх бас хэцүү л ахал та тэгээд ингээд зарим мессежүүд те ингээд бол ерөөхдөө бас нэг жоохон юу гэх дутуу гэх юм уу те дутуу юм эсвэл нөгөө хитрхи юм шууд өдөмарын чи тийм үү те нэг тиймэрхүү тал байгаа. Гэтэ яг алийг гэж хэлэх юм. Яг би дараа нь жишээ сануулъя. Тэгээ хоёр дахь нь болохоор яг нөгөө нэг хиндэ нөгөө нэг ингэж чагсаал хинийх вэ гэдэг ингэ зөндөө олон хардлага сэргэлгүүд байсан шүү дээ. Тэгээ тэрэн дотор бас надаа нөгөө юм өрсөлдөө бас байсан бах гэж бодож байна. Хин тэр нэг одоо тий юун дээр подиум дээр илүү гарч харагдах тий аль талын үзэл санаа баримтлагчд нь тэрнээрээ илүү гарч харагдах гэдэг юмнууд байсан юм шиг санагдсан. Тэгээд эхэндээ ерөөхдөө бол нэлээд нөгөө Монголын гэхдээ одоох нь бол маш нөгөө их мэдлийн үед бас харьцангуй зүүн мөнх байгаа талын тий нөгөө ардчилсан нам одоо жинхэнэ барууны нам байх хэвээр Монгол барууны үзэл санаа байхгүй байна зүүнтнүүд ингэж байна гэж ярьдаг одоо барууны үзэл санаатай хүмүүс бол нэлээд үзэл бодлогочлуутай харьцангуй юм чанга тий тод илэрхийлжсэн юм шиг санагдаад тэрэнд нь жоохон нөгөө их зар хөдлөн гэдэг шиг яг энэ ч тухай жишээтэй болно те бид нар энд ингээл чөлөөт зах зээл хувийн өмч гэдэг юм эсвэл төрийн өмчөнд юу байх ёстой ёсгүй талаар
ярих гэж бид нар гарч ирээгүй штэ гэд яг ингээд өөрийнхөө бодлыг хэлмээр байсан ч гэсэн яг хэлээ авсан. Яагаад тэгэхээр тэгээ одоо нэг дайсан байхад бол тэгж дотроо үзсэн маань яг тараад юм яах гэсэн чинь яг л зүг байсан мэлээ. Ер нь бол ингээд жигдрээд 10 хоног болоод ирэнгүүт хүмүүс бол тэнд нэг энэ арай нэг олон янзын санаанууд гэх юм уу ярьдаг хүмүүс нь олшоод эхэлж байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө ингээд нэлээ баланстай болоод ирэнгүүт хүмүүс чинь нэг ингэж хэлжсэн нөгөө энэ хувийн өмчгээ яриад хэллээ MCS-ийн юм шиг үлдэж чинь нөгөө талд нь гарч ирээ л дээ арай ингээл одоо коллективист үзэл санааг те яриад ингээл боловсролын тэгш бус байдал ч гэдэм юм ярил хэлэнгүүт нөгөө нэг ингээл энэ хувийн өмч тэмүүд гэл яг бодох гэжсэн хүмүүс чинь бас ингээд сонирн болж болоо л те хүмүүсийг ерөөхдөө тиймүүд нөгөө ингээд юм гой үзэл бодлын бас талбар болж байна гэж бол харсан. Гэхдээ хэр удаан бас юмнууд ингэж өрүүлжилтгийг мэдгүй л байл та мэдээж хэрэг зөндөө олон эрсдэл юм байгалах тий. Илдүү хүмүүс өөр юмд одоо нөө оккупайд болох эсвэл ингээл яах гэдэг үлээ тэг хүмүүс ашиглаад тэр нүүрстэй тоглолтыг хийх энэ төр гээл тий. Олон хүн одоо газар бэлдэж гаргаад 6 сар ч юм уу 9 сар тэр явна штэ. Зөв Монголд чинь 3 сая хүнтэй Улаанбаатарт тэрнээс одоо 50-аас илүү хувь амьдарч байгаа. Тэгээд залуучууд дахиад 50-аас дээш гэхээр яваад 500-600 мянган залуучуудаас ээлжилж галаа аваад явах. Одоо тийм цагны боломж олон үйл санаа бичсэн хүмүүс гэвэл бас цөөхөн л байх гэж бодоод байгаа. Тэр үргэлжлэх хугацаанд. Тэгээ тийм болохоор нөгөө дор одоо жишээлбэл 2 хоног завсарлаад нэгдэх гээд ингэж нөгөө юутай явж байгаа штэ тий. Юу гэдэг лээ? Юмаа ингээ амар сайн өөрчлөөд тактикаа хурдан ингэж юу авч байгаа нь амар зөв санагдаж байгаа. Ер нь тэр нөөцөндөө яг тохирсон үйлдэл одоо алхмууд юм шиг. Тэгээ миний болохоор яаж байгаа зар хөдлөж байгаа юм нэг юм юу вэ гэвэл харахаар бүр одоо өнөөдөр тэгэл өглөө ганцаараа хараалаас нэрвтэл нэг скватрын талбай тухай түрүүн ярьсан шүү дээ. Одоо орон зай шийдвэр гаргах орон зайд улс төрийн шийдвэр гаргаж байгаа орон зайд иргэд жирийн одоо иргэд албан тушаалгүй иргэд оролцоход 4 төрлөөр оролцож болдог гэдэг онол байдаг байхгүй. Тэгээ тэрний нэг нь болохоор одоо шаардаж оролцох claimed space гэх тэр өөрийнхөө тэр дуу хоолойг сонсогдох орон зайгаа шаардаж бий болгох тухай нэг юу нөхгүй тэр онлын нэг ойлголт нь тэгсэн чинь тэр нь болохоор биетэй байдлаар ингээд яг харагдж байгаа Сүхбаатарын талбайг хэрвээ ингээд одоо юу гэвэл бишийн цаас шиг хэрвээ бодвол яг ингээд тэр нь одоо бит бус орон зайд явж байгаа тэр тэмцэл нь одоо клейм хийж байгаа тэр тэмцэл нь Сүхбаатарын талбай ингээд дүрвэлжин дээр яг ингээд бит байдлаар харагдаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд одоо янз бүрийн ингээд алтарт ихийн одон өвч шахан нонхны баярууд тэгснээл ингээд тэр нэг асраа ерөөсөө хөдлөхгүй зөвхөн 3-1-ийг ингэж тэр залуучуудад үлдээж одоо тэр нөгөө нээлттэй орон зайг зөвхөн үлдээн тэгснээ өнөөдөр бүр ингээ хашаалцсан байнгут ч одоо 3-2 нь нээлттэй байгаа яг ингээ нөгөө биет орон зай тэгснээ бүр нэг өдөр бүр бүтнээр нь жигсаалыг аваачаад Сүхбаатарын талбайгаас бүр ингээ өөр талбай дээр тавьчихж байгаа байхгүй. Тэгээ ингээ тэр одоо инээдтэй шийдвэр гаргагчид одоо хийж байгаа одоо өөрсдийнхөө нөгөө нэг их мэдлэн байгаа тэр орон зайгаа хамгаалах гэж угаасаа нөгөө хүний байгалийн инээрсээр оролцож байгаа оролдлого нь ингээд харагдаад байгаа байхгүй юу? Амар инээдтэй. Гэхдээ тэгээд тэр чинь амар яа гэвэл бид нар чинь нөгөө орон зайгаа ингэж нөгөө клейм хийж өөрөөсөө тэмцэж олж авах гэж байгаа хүмүүс болохоор яалч бид чинь амар стресс үүсгэн. Яа гэвэл бас нүдэнд харагдаж байгаа болохоор тэр л энэ. Окей. Чиний яг тэгээд надад ч яг шүүмжлэг гэвэл бас тэгээд жоохон янз бүрийн бас байх нэг. Тэгээд яг мэдээж нэгдүгээрт бол яг бас яг түрүүний ануугийн хэлсэнтэй адилхан яг нөгөө тэнд явж байгаа мессежүүд нь өөрөө яг энэ асуудлыг шийтгэхээр мессежүүд яг одоо энэ асуудлыг гэдэг нь юуны хувьд яг оюун энд оюутны одоо оюутны хүн одоо бирдээ одоо хаанаас гарч ирсэн олгон мэддэхгүй байдлаар цүнх авч өгсөн. За мэдээж хэрэг энэ ерхий сайдыг огцруулах
шалтгаан мөн үгүй мөн те байж болохоор шалтгаан. Гэхдээ яг зүгээр яг биднэрт оюун эрдний дараа дахиад нэг хүн ерөнхий сайд болно. Тэгээ бидний өөрсдөө нэг өөрсдөө тохиолдож байгаа бас тэр проблем өөрсдөө яг зөв олж харж чадж байгаа юу үгүй юу гэдэг яг оюун эрдэнэ бол зүгээр нэг шинж тэмдэг ч юм уу зүгээр харагдаж байгаа зүйл нь болохоос зүгээр бидний проблемын гол чухал зүйл нь биш. Тэгэл яг магадгүй одоо чинь зөв надад тийг санагдсан л да. Манай оюун эрдэнэ яг одоо чинь оюун эрдэнэний хүн ихнээс одоо ихнэр ч юм уу те тэр хүндээ за үнэтэй бэлэг авч өглөө гэсэн тэр хүний хөрөнгө орлого нотлоогүй гэсэн зүйл мэдээж хэрэг гол шалтгаан боловч нөгөө талдаа энэ доор дахиад явж байгаа юм чинь магадгүй энийг хараад яагаад хүмүүс тэгж бухимдсан яг энэ чинь өмнө оюун эрдэнэ хийж чадаагүй чинь оюун эрдэнэ одоо чинь шүүмжлэх зөндөл зүйл байна шүү дээ. Тэрнээс өмнө одоо юу гэдэг өнгөрсөн сонгуулийг чинь яаж хийв нэг зоргийн хэрэг өсгөж гаргаад тэрүүгээр бүтэн PR хийгээл тэгэл за юм л болохоор зэрэг гэлбэг дорж эсвэл MCS гэдэг ч юм яг ингээд өнгөрсөн 4 жилийн хугацааг нь харах юм бол мань хүн чинь Монголын түүхэнд хамгийн удаан төр ирсэн ерөнхий сайд болж байгаа 90 оноос хойш түүхэнд тэгээд яг хийж бүтээсэн зүйлсээ үүдэх юм бол гэдэг ч юм уу ер нь маш олон зүйлээр мань хүнийг шүүмжлж ч юм уу одоо энэ хүн огцох ёстой гэж бид нэр хийж болохоор байсан боловч яг цүнхэн дээр яагаад ингэж нэгдэж олон хүн ингэсэн бэ гэдгийг буй бол бодохдоо бас нөгөө талдаа энэ чинь бас одоо баялагын тэгш сууриалт гэдэг ч юм уу те өөр нийгмийн өөр дахиад олон асуудлуудаар хүмүүс бохимдож явсаар байгаа энэ шалтгаан дээр ингэж гарч ирж байгаа те гэтэл ерөнхийдөө тэнд явж байгаа ихэнх нөгөө нэг мессеж ураанууд гэх юм бол нүүл яг неолиберал бодлогод буюу неолиберализмыг бодоод дахин шүтэн биширсэн иймэрхүү уриал лоозын яваад хахаар эцэг нөгөө биднэрт байгаа энэ бусад нийгмийн асуудлуудыг чинь бид нар угаасаа шийдэж чадахгүй шүү дээ. Одоо чинь юу гэдгийг хамгийн энгийнээр хэлэхэд бид нар утаа гэж зүйлстэй амар олон жил ярьж байна те утааг ямар ч хувийн хөвшилтийг шийдэж чадахгүй шүү дээ. Тэрийг бол угаасаа л төрөл шийдэн те төрөл ямар нэг зохион байгуулалт энэ дээр хийж шийднэ гэдэг. Ерөөсөө иймэрхүү том асуудлуудыг угаасаа л бидний ихэнх асуудлуудыг бол угаасаа л төрөл шийднэ гэтэл ингээд дандаа төр цомхон байх хэрэгтэй, төрийг инх хэрэгтэй гэсэн иймэрхүү уриалал. Харин тэрний оронд бид нэр төрийг нөгөө нэг сайн ажиллах хэрэгтэй гэдэг юм ажил хийж чадчихаа юугүй гэдэг юм үнэлэх ажил хийж чадахгүй бол огцох хэрэгтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү чиглэлийн юмнууд бол явахгүй зөвхөн нэг талдаа яваад байгааг харахаар зэрэг яг үндсэн бидний нөгөө нэг гол проблемууд маань шийдэгдэхгүй юу гэдэг нэг асуудал байгаа. За хоёр талгаа зэрэг яг миний бас үг нь байнга бас үргэлж жоохон шүмжлэлтэй ханддаг юм бол одоо яг би нүүтүү хэлсэн гэдэг Instagram originated одоо юм цаар болж байна. Тэнгүүд ялангуяа яг сошиал медиа бий болсноос хойш айгу олон хүн за Монголд одоос айгу олон хүн тэгж ярьдаг л да. Тэгээ ялангуяа ингээд жагсаал цуглаан болоод тэр нэлээд сошиал медиагаар итг гаргаад явахаар ерөөдөө ингээд сошиал медиа бий болсноор ялангуяа залуучууд сошиал медиа дээр нэгдээд тэгээд бид нар бол ямар нэг юм өөрчлөлт хийх хүчтэй болох боломжтой энэ төр гээл дээр нь ялангуяа тэрэн дээр нөгөө юу ахтаа ч өмнө нөгөө Арабын хувьсгал мэсгэлийн жишээнд тэр чинь нөгөө дандаа Facebook-ээр event organize хийж чад ингээд явцсан тий. Би тэрэнд бол бас жоохон шүүмжлэлт яг зөвхөн жагсаал цуглааны хувьд тий event organize хийхэд яг мэдээлэл шууд дамжуулах гэдэг тэр тал дээр бас сайн одоо эерэг үр гүйцэтгэж болох ч гэсэн яг нөгөө талдаа яг саний ярьсан шиг бид нөгөө нэг аливаа зүйлсийн уг шалтгааныг олох тэгээд энэ шалтгааныг бид нар одоо яаж өөрчлөх үү гэдэг юм уу те яг тэр талаар одоо дискурс явуулахад өөрөө сошиал медиа өөрөө ерөөсөө тэг хангалтгүй тэнгууд бид нар болохоор зөвхөн сошиал медиа дээр нэг өөрөө авчиад ингээд тэнд бол яг гоё PR хийж болно те гоё өнгө систем хийж болно хүмүүсийг татаж суулуулж чад болно гэхдээ бас яг нэг өөрчлөлт гэдэг чинь зөвхөн тэнд чагснаар бас ирэхгүй те тэгээд янз бүрийн political discourse энэ явагдах тал дээр бол бас айгүй хязгаарлалтууд байдаг тийм болохоор зэрэг яг зүгээр тэгж шүүмжилж байгаа биш зүгээр бид нар өөрсдөө нэг сошиал медиагийн талаар ярихдаа дандаа хит их дүүл гэж гэх юм уу те биднэрт өгж байгаа боломжийг нь хит их дүүл гэж нөгөө талдаа цаана дахиад энэ чинь зүгээр л алгоритмууд л явж байгаа тэр те хэнд юуг үзүүлэх үү хэнд юуг харуулахгүй байх уу гэдэг чинь зүгээр л алгоритмууд явж байгаа тийм болохоор зөв тэгтлээ их одоо айхтар итгээд гэдэг юм уу те бидний одоо яг юуны гол хүч байж шатгаа зүйл гэдэгт бас төдийлөн эргэлздэг ч юм уу те яг иймэрхүү хоёр зүйл байгаа юм да. Би яг нөгөө мааны найзын хэлсэн үг санаад орчихлоо. Монголд ингээ Facebook амар их хэрэглэгддэг гэл ярихгүй бас нөгөө дүвийлэгдэг л юм ярьсан. Тэгэл бид нэр бодлого нөлөөлчдөг гэл. Тэгсэн чинь манай тэр найз 6 жилийн өмнө юу яцсан шүү дээ. Олон улсын хэмжээнд сошиал медиа ингээ Facebook чинь хурц ирсэн шүү дээ. Тэгээ одоо буцаад амьд харилцаа эргээ ирсэн гэдэг хэлж ирсэн. Тэр санагдчихлаа.
Ер нь бас ковид үе ч гэсэн нэлээд нөлөөлсөн баг л та хүмүүсийн яг тэр нэг тэр юу гэдэг лээ дутмагшилтай байгаа тэр нэг байдал тэгэл тэр цохолтой байгаа тэр байдал дээр нь тэр байдлыг нь одоо тэр байдал нь өөрөө сошиал медиаг хийх нь давуулга үнэлэх дүүйлэх бас нэг шалтгааны нэг байж магадгүй. Тэгээд бол би бол угаасаа нэг энэ үеийн юм болохоор ч биш ер нь сошиал медиад бол угаасаа л шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа тэнд явж байгаа улс төрийн дискурсуудыг чирээ үнээр хийлж болно шүү дээ. Ер нь бол маш тийм гүйхэн байдаг. Тэгээд аюул субъектив байдаг. За тэгээд ерөөхдөө л ер нь бол нэг юм үзэл болох нэг юм зүгээр хүнээр нэг жоохон дүрсчсэн тэгээд нэм жоохон сошиал медиа персонанууд л нэг хэдэн үзэл санаа аваад яваад байгаа юм шиг. Тэрнээс шүүл яа тийм олон талын тийш тийм дуу хоолой оролцсон гэдэг юм бол аахгүй. Нэг гэсэн нэр Club House гэдэг бас нийлээ юу авсан тийм бас тэр бол нэг харьцангуй арай өөр орон зай болох шиг болсон. Гэтэ сүүлийн үе зүгээр л ковид дуслаа гэх Club House-а би лав хэрэгцээ. Тийм. Би бүр одоо утсан дээрээ татарч өгч шүү. Тэгээ Club House ч бас нэг бүр нэг өөр одоо Facebook ч юм уу Instagram-ыг ботход шууд ингээд нэг тавч дараад хоолоогоороо хүмүүстэй шууд ингээд уцаар ярьж байгаа юм шиг ярьж байгаа болохоор арай илүү харьцахад одоо амьд харилцаанд арай төхөө байсан юм уу. Тэгээд нөгөө тэр үед чинь нөгөө нэг тавчтай жагсаал чинь Club House-ын бас нэг өрөөнөөс яаж исэн шүү дээ гэж ботсон шүү дээ. Тэр гарсан юм уу? Тий. 3 сарын 8 гингүүтээ 8-9-өөс их гэдэг символ мэмэл зохиогоол. Тэгээ тийм бас хүмүүс ингээл уг нэгдээд яаж ингэж ботсон боловч бас нэг өөр юунд орсон байсан шүү дээ. Хүмүүсийн төлөвлөгөөнд нэг хэсгийн төлөвлөгөөний нэг хэсэг байсан. Миний баг Club House эднэр чинь л нэг тэгэл яасан болохоос ер нь бол нөгөө нэг бүр уламжлалт одоо нөгөө нэг манайх нэг блог гэж ярьдаг те яг адилхан одоо ч хүртэл хүчтэй байдаг одоо нөгөө нэг юу лээ Discord төлөө тэгэл олон улсад тиймэрхүү нөгөө ярьдаг тийм платформуд тэгэл мэдгүй тэгэл Reddit гэдэг шиг тийм хачин задгаа форум шиг ч юм уу тийм юмнууд чинь стил ингээл хүчтэй яваал байдаг. Монголд болохоор яг зөвхөн метагийн нэг хідэн юунууд хапнууд лайв хүчтэй байгаа шиг санагдаад байдаг шүү дээ. Орон зайнууд бас нэг талаасаа тий бүр нөгөө жинхнээсээ тэр нэг хүмүүснийг айгүй ашиглаад уламжлаад ингээд явж байгаа тийм олон улстай гэдэг юм уу тийм платформуд бас нэг айгүй бага ашиглагддаг юм шиг. Тэгэл ерөн жоохон тренд болоод унаал тийм юм нь бидэд дундаас илүү тэр жоохон хэлний асуудал юм шиг санагдаад байна шүү дээ. Тийм л байх та тийм бүх юу нь англи дээр болохоор Facebook-ыг бид нар ч бас нэлээд юм болж иж сураад тий бас Монгол болж байгаа шүү дээ. Тийм болчихлогтой энэ ч. Би дараагийн асуулт асуух. За. Одоо онлайн платформоос заяа. Яавал хүмүүс одоо ингээд талбай дээр одоо жишээлбэл сая ингээд эргэжсэн хүмүүс амар нэмэгдсэн байгаа шүү дээ. Тэгэд юу тэр хүмүүсийн одоо шударгасны мэдрэмж гэхүү ингээд тэр нөө шаардлагантай ингээд амар олон удаан жил ингээд хоригдсон юмнууд ингээд мэдээж хэрэг авчирч байгаа. Гэхдээ таарийн бодлоор юу хүмүүсийг Facebook-ны араас нь гаргаж ирж талбай дээр авчирдаг вэ? Тэр нь болохоор зүгээр ингээд амар улс төрийн идэвхтэй ч юм угаасаа намын гишүүн биш хүмүүс биш зүгээр л жирийн одоо өөрсдийнхөө найзуудыг ч юм уу гэрийнхнийгаа бодохоор мэдгүй миний бодлоор бол яг нэг стожийнхэн найзуудыгаа хараад ирдэг байж магадгүй. Ануу тэнд явж штэ сториг нь хараад те. За явж байгаа юм чи очоод өстө дайраад гарч идэм юм. Эсвэл өөр хин нэгэн одоо өөртөө нөө миний л инфлюенсер гэдэг шиг өөрийнхөө инфлюенсер хүмүүсийг харахаараа бас очдөг байж магадгүй юм. Тэгээд нөгөө тэр чинь нөгөө одоо чинь микро инфлюенсеруудын 90 гэсэн шүү дээ. Ер нь бол тийм мега зэг одоо дуухан мовчин бол Монголдоо бол нөгөө мега инфлюенсер юм шиг байна. Яна хочоор цэцэг юм ба гэдэг хүн чинь одоо жишээ нь мега инфлюенсер юм шиг байгаа. Тэгэнгүүт чинь ингээд маш олон илүү ихтгэл үнэмшил төрүүлэх үед баг илүү нөгөө өмнөд зүйл тээж байгаа тийм
хүмүүс нь микро инфлюенсерүүд байдаг. Тэгээд илүү хүчтэй ингээд сүгэлт угаасаа яриад байсан шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг чинь те нэг 30000 таагчтай ч юм уу. Тэд нар нь бүр үнэхээр ингээд тэр хүнийгээ сонсдог, дагдаг те. Тийм байдалтай. Тэгээд голцоо тэр нь бол харцангуй нэг үнэцүүлийн инфлюенсерүүд байна гэж үзээд байгаа юм л. Тэгээд инфлюенсерүүдийн чинь нөгөө нэг гол мөн чанар нь гэлсүүлт маркетрууд бүгдээрээ л ярьдэн шүү дээ. Яг үйлдэл хийлгдэг хүмүүсийг хэлнэ гэдэг. Босоод гарч яваад нэг тэр хариулын тавгийг авдаг ч юм уу. Эсвэл нэг Хүсэнд нүүрээ дурдаг ч юм уу. эсвэл лапыг татаж авдаг ч юм уу. Тэнгүүд ингээд талбай руу ирүүлж яах гэдэг чинь бас магадгүй тэр микро инфлюенсеруудын хүч үйж магадгүй гэж бодож байна. Яг тэнд нөгөө харагдаж байгаа болж байгаа тэр зүйлс бас нөлөөлж байгаа л баг. Гэтэ яг нөгөө талаараа ярихад би бодохдоо ялангуяа нөгөө залуу хүмүүс ч юм уу ер нь нэг үгээ нэг тийм жоохон rebel ч юм уу те нэг бага статус quo establishment-ийг ерөөдөө эсэргүүцэх яг юу олж байгаа тийм цаад хүчийг мэдгүйсэн. Гэтэ яг цаад хүчийг мэдгүй нэг юм би буруу гэж хэлж байгаа юм шүү дээ те. Би ч нөгөө бид ч яг цаад хүчийг мэдж байгаа хүн чинь хин хэр олж байгаа те бид өөрсдөө тийм шиг. Гэтэ тэр учрыг мэдэхгүй байсан ч гэсэн нөгөө нэг ямар нэг юм эсэргүүцэх гэдэг өөрөө нэг тийм надад бол бас гоё соёл culture шиг санагддаг те. Одоо юу тийм зүгээр вандалгууд годомжид вандализм хийх мэт гэдэг ч юм уу те. Энд чинь өөрөө нэг бид нарыг бас дахиад нэг талаараа хүн болгож байгаа. Нөгөө талаараа бас нэг юм одоо улс төрийн амтан гэх юм уу те өөрөө нэг юм нийгмийн амтан гэдэг яг энэ талаасаа тэр хүн нэг юм өөрийгөө илэрхийлж байгаа нэг юм хэлбэр юм болов уу гэж боддог л доо. Нөгөө талдаа ингээ харахаар чинь бидний өдөртмөн амьдрал чинь бид нэг хвчлэн одоо нэг тийм эдийн засгийн хүний дүр тоглож байгаа шүү дээ. Өглөө босоод ажилдаа яваад тэгээд ажлаас олсон мөнгөө зөв зөвхөстэй зарцуулдаг юм яа тийм те. Өөрөө нэг талдаа хэрэглэгч болоод тэгээд дэлгүүрч чороо ажлаас бус цагаар хэрэглэгч болж байгаа нь ажил дээр бол ажилтан байж болно шүү. Бид нар дандаа economical subject-ууд байгаа. Тэгвэл яг нэг яг талбай дээр байгаа үед яг тэр хүн хонцтойгоо тэгж мэдэрдэггүй байж болох ч гэсэн юм тодорхой хэмжээнд тэр хүн өөрийнхөө одоо хүн бол улс төрийн амтан, нийгмийн амтан гэдэг янзын хэлсүүдийг тэрнтэй адилхан өөрийнхөө нэг тэр нэг юм улс төрийн тэр нэг юугаа специфик нэг боломж гэсэн юм байдаг болохоор ерөнхийдөө generally бидний хувьд нэг тийм ямар нэг юмд эсвүүслийн хөдөлгөөнд ч юм уу оролцох ер нэг тийм сонирхол гэх юм уу далд нэг тийм хүсэл ч юм уу ер нь бол хүн болгонд ялангуяа залуу хүмүүс бүр их байдаг болов уу гэж би одоо дотроо боддог шүү дээ. Тэгээд тэр нь яг мэдээж хэрэг триггер болж байгаа. Тэгээд нөгөө талд бол яг мэдээж хэрэг бидний хувьд бас богссон олон ч асуудлууд байлаа. За тэгээд одоо нэг цаад цуглааны зохион байгуулагчдын бас одоо гоё их юм уу тийм сайн техникүүдтэй ингээд тэдний бас ажиллагаа хийсэн аль алинд нөлөөлөв. Гэхдээ ерөөдөө зүгээр хамгийн гол нь бас нэг тэр нэг хүний тэр өөрийн нэг юм мөн чанартай нь холбоотой хаа те ялангуяа залуу хүмүүстэй бол тэнгууд нөгөө сүүлд яагаад би ч нэг зөндөө өөрийнхөө Facebook дээр бичсэн инфлюенсер шиг явах гэж шүү дээ. Тэр нөгөө нэг аюу тийм сонин яах гэдэг үлээ нөгөө өөрийгөө юмнаас тусад гаргаж тавих гэдэг юм болов. Тэр юм чинь бол ингээд 30-аас 30 нэмэхүүд бол ер нь бол яг тийм л болсон байлаа шүү дээ. Ерөөс өөрөө мэдлэхгүй тэгж хэлье гэж хүсээгүй байх. Тэгтээ ингээл те залуучуудаа амжилт хүсье. Залуучууд маань яасан мундаг юм бэ те. Та нартай амжилт хүсье. Арт нь насаалттай танх шиг байгаа шүү ч гэдэг юм уу те. Ингээд би одоохондоо ингээд завдахгүй байна, чадахгүй байна. Тэгтээ арт нь байгаа шүү. Та нар их мундаг байна, дэмжиж байгаа шүү гэд нэг иймэрхүү байдлаар хандаад байгаа юм нэлээд ажиглагдсан. Нэг талаасаа жоохон насаар нөгөө нэг агаад ханиадах гэдэг болов тий дээрээс нь харах гэдэг шиг тийм нэг хандлага нэг талаасаа байлээ. Нөгөө талаасаа болохоор чи эхнээс өөрийгөө бүр ингээд стожихнээс нөгөө улс төрийн амьд биш гэд нөгөө нэг эдийн засгийн хүнийхээ дүртэй бүр хитрхи орсон байгаа шүү тий. Бүр үнхээр хэрэг болвол би гараад ирнэ л гэдэг ахшиг байгаа. Тэ асаалттай таг гэдэг. Улаан цай юм одоо мэдгүй гэхдээ одоо 7 сарын 1 шиг тийм юутай хүчрхийлэлтэй зүйл болдог ч юм уу тий. Ингээд иймэрхүү юм болвол би гарч ирнэ гэж хэлээд таашаа санагдсан шүү дээ. Би ч одоо асах үеийн эзэн амьтад одоо
тэгэл яг л тийж бодож юм чи. За бүр болохоор одоо яаж игээд яндаа очиндоо тэгэл тэр хүртэл ингээ хүүхдээ харах болохгүй ялцгүй зүгээр чи тэгэл чи нөгөө ахуудаа амар баригдана. Тэгээ нөгөө олон улсад оюутнуудыг нөгөө хүчирхэг нэг хөв гэдэг нь шүү дээ. Ерөөсөө баригдах ахуй байхгүй эсвэл тоглох эдийн засгийн дүрэн аав ээжээр дамжуулаад илүү тэр харилцаанд оролцож байгаа шүү дээ. Тийм болохоор тэр хувьсгалыг илүү оюутнууд залуучууд хийдэг гэдэг. Яа гэсэн чинь нөгөө нэг тэр одоо өөрийнхөө тэр улс төрийн оршихуй үзэл санааны тэр нөгөө эрхчлөөгөө мэдрэх орондоо одоо талбай жагсаал байгаа тухай гэсэн чинь тэр нөгөө critical hope гэдэг одоо олонхын итгэл үнэмшил олонхын итгэл найдвар юм уу? Найдвар, итгэл найдвар. Тийм, итгэл найдвар. Тэр юм чинь ардчлалын нэг суур байдаг юм ээ. Тэнгүүт надад бас нэг бодохоор тэр нэг талбайраа очиж байгаа одоо тэр хэлсэн шүү дээ. Тэгээд чиний хэлсэн үгийг өөр хэлж байгаа шиг байна. Тэр итгэл найдвар гэдэг юмыг ингээд очиод ганцаархнаа нөө сөрөг гүйлэг гэдэг шиг л бүхэн болохгүй нэгээд ганцаараа би бодоод амьдраад исэн бахтаа гингүү талбай дээр зөндөө олон хүн нийлээд энэ юм чинь болохгүй шүү дээ өөр ах хэрэгтэй гэд хэлж байгаа болохоор тэр нөө найдварыг авах гээд найдварыг харах гээд бас очиод байгаа юм болов гэж би өглөө тэр асар эдийн засгийн гэж бодоо хийвэж л. Тэгээд тийм болохоор нэг тэр талбай дээр очихоор тэр нөгөө эрхчлөөгөө мэдэрч байгаа. Тийм. Тийм. Уусаа ер нь зүгээр эрхчлөөгөө мэдхээс ер нь зүгээр ингээд бодоход хамгийн энэгээр нэг хөдөлгөөн нэг юм олон хүн цуглуулчаад хүмүүс ингээд юм яриад байж их юм шагаад байна. Чинь нэг бас нэг одоо юм чинь хүний нэг одоо нэг сонирхолтой юм уу тэгэхээр нөгөө талаар чинь бас дахиад бидний нөгөө нэг нийгэм байгуулалт одоо нуус төр гэдэг нэг хүний нөгөө өөрсдийн суур болж байгаа багтуу зам чанарч юм уу тэр бас би бас зүйтэй улбатай болов гэж боддог шүү дээ. Тэгээд одоо ялангуяа би нөгөө юм дурлалтай нөгөө ус төрөлжүүлэх нэг ус төрөлжүүлэх гэдэг ус төрөлжүүлэх гэж үг юм яагаад монголчууд хэлдэг болсон би хэлхийг сайн ойлгоогүй тэгээд англи хэлний яг ямар үгийг орчуулж ус төрөлжүүлэх гэж үг болтой бодож болохоор тэрийг тийм аяга негатив утгаар хэлдэг болсон. Манай ус төрөлжүүлэх гаргаж ирсэн юм шиг байна л да тий. Өөрсдөө л ашиглаж өөрсдөө нөгөө нэг юм яг өнөөгийн шиг нөхцөл байдалд оронгуудаа нөгөө хэлэх гэж бараг гаргаж ирсэн үг юм шиг санагдаж байна. Тэрнээс сайн ч ер нь хүмүүс ер нь тодорхой хэмжээнд ус төрчих хэрэгтэй. Ягаад гэвэл нөгөө бидний өөрсдийнхөө эрх ашиг хамгаалахын тулд одоо бидний чинь нэгдээд тэгээд үл санаагаа одоо яах вэ? Сайн газар гэдэг юм уу тий аудиторч ажиллаж ингэж хөрөх тий ийм боломж нь өөрөө энэ чинь өөрөө ус төр. Тэнгүүд энийг одоо 90 оноос хойш ялангуяа нөгөө явсан нэг юм чинь болохоор зүгээр хүн ажиллаа хийгээд явж байгаа болон залуу хүн байж би ус төржээд байдаг ч юм уу тий. Иймэрхүү юм айгаа урт хугацаанд тэг айгаа дармгаа явсан ус төрчин хүртэл өөрсдөө нэг гэж ярьдаг. Тэгээ яг энэ чинь нэг юм дээр ялангуяа нөгөө одоо усын юм чинь deep size яа би хаа ус төрөөс аялал зүйлсэн ус төрөөс ангижуулах уу гэж бодчиход байсан нэг ус төрийн утга баримжааг юм ерөөсөө авчаад тэгээд зөвхөн нөгөө тэнгууд тийм цаана юу гэдэг юм эдийн засгийн национализм гэх юм. Эдийн засгийн национализм чинь хүнийг юу гэж харж байгаа гэвэл хүнийг капитал эсвэл хөдөлмөрлөх хүч гэх юм уу те эсвэл тиймэрхүү байдлаар харж байгаа болохоос тийм чинь ус төрийн сабжект гэж харах байх. Бид нар тийм болохоор өөрсдөө нэг ус төрийн сабжект байхын тулд ер нь хүн болгон өөрсдөө дотроо ямар нэгэн хэмжээгээр ус төрийн неолиберализм коммунизм хамаагүй үүсгэн гэсэн ус төрийн ус баримталтай тэргээр бас нэг нийлж боолоо хүргэдэг ч юм уу тийм байх нь чухал гэж байна тийм. Тэгээд түрүүний бас яг хэлсэн юм чинь бид нар ч бас яг ус төрчид гэдэг чинь юу гэдэг тийм юм гэж бас яг саадж байгаа чинь нэг зай талбай асуудал байна тийм. Зай талбай асуудлаас болж байгаа бодож авах гэдэг цааш байдаг гэсэн нэрийг явчих боллоо. Энэ нөгөө ихэд айлгаа нэг юм хөвсгөл гэдэг юм уу эсвэл ямар нэг тэмцэл гэдэг юм уу за эсвэл зүгээр нэг юм чигсаал судалгаа тийм засгийн газрын эсвэлцэж энэ бүх юм чинь одоо хаана би болж байгаа шүү дээ бол манай нийтийн зайтай талбай би болж байгаа шүү дээ. Монгол болохоор нийтийн зай талбай гэж байх зүйл
баг үлдээгүүтээ хамгийн сүүлийн шахуу зай талбай болохоор зэрэг талбай болсон. Тэгээд талбайхын талыг нь болохоор зэрэг манай янз бүрийн асар янз бүрийн зорилгоо ашигладаг. Ялангуяа яг зүгээр харж байхад зүгээр өмнөссөн газартаа харж байхад бүр надын авч өөрсдөө жоохон жигсаал цуглаанаас байгаа гэдэг чинь ялангуяа яг яг талбай дээр болж байгаа проектүүдийг бол яг нэг тийм жигсаал цуглаан ийм саадыг гэсэн зорилготойгоор надад бол яг цаанасаа байгаа гэж олон жил ер нь тэр нь ажиллаж байгаа тийм. Тэгээд ер нь яг травматай ч болсон багтаа тэр одоо коллектив траума бол тэр наамд бол бас байгалах тийм. Тэр нөгөө бол хэдэн жил өмнөх явдал юм байна. 17 жил өмнөх явдлаас бол. Тэрнээсээ ч учирсан ер нь нэг тийм юуг яадаг юм шиг баг тийм. Түүхийнхаа бүр түүхийнхээ явцад ингээд хүмүүс гарч ирээд өөрсдөө нэсээ бүх хэлж байгаа зүйлийг баг итгэж чаддаггүй болсон тийм юм шиг яхаа санагдаж. Чи хийлэн justice асуудал. Юуны яг урагшлахгүй. Хүн яг тийм өөрийнхөө нөгөө ихийг хамгаалаад юм уу заавал ингээл нэг их мэрх хамгаалаад шүүх хүмүүстээр очоогүй ч гэсэн зүгээр л ингээл нэг үсээ одоо хэлэх шүү дээ. Зүгээр бараг л ингээл найз нөхдийн хооронд ч юм уу гэр бүлийн төвшөнд ч юм уу эсвэл зүгээр л ажил дээр тэр юмыг хизээч хүлээн зөвшөөрөхгүй болсон. Тэр болохоор юу гэвэл тэр хамтын драма. Тэр хаанаас вэ гэвэл үзэл бодолтой байсан, өөрөө дуу халаатай байсан, эсвэл бүр ингээл амар тийм олмолоор баталгааж агуулж гисэн зүгээр л ингээл арай өөр үг хэлсэн, нээсээ болоод хэл мэдчихсэн бүтэн үе байгаа шүү дээ. Тэгээ бид нар монгол хүмүүс ч бүгдээрээ бараг хэлмэгцэн ойрын хамаатан садан байгаа. Ихэнх. Тэгээ тэр болохоор бидний үе дамжсан драма, нийтийн драма болоод үлдсэн нь ядж хаад нөгөө юуны 2008 оны тэр 7 сарын 8 бас тэгээ харамсалтай, маш харамсалтай дуусаад тэгсэн мөртлөө бас адилхан энэ ч надад нөгөө улс төр нийгмийн үйл явцууд болохоор энэ үйл явцуудаас болж иргэдэд нийгэмд үлдэж байгаа тэр драмаг тэр төвшөнд тогтолцоогоор тайлж авах хэрэгтэй. Улс төрийн шийдвэр гаргагчид хариуцлага хүлээгээд аль биесны мэдээлэл хийгээд тэгээд нийтийн хийлийн тэр эдгэрэл явагдах хэрэгтэй оюун санаанд төвшөнд. Сэлж айлч үйл явдлын араас тийм юм юусоо байхгүй. Одоо тэр ялангуяа тэр 7 сарын 1-ний чинь дараах бол бүр амжилттай тий. Тэр чинь ингээд бүр уг нарцсууст байсан. Байж боломжгүй зүйл болсон. Тэрний араас хинч уучлахгүй яагаачгүй тэгээд азар зүгээр 2070 тэр дөрвөн залуу зүгээр явж байсан дөрвөн залуу буудуулаад тэгээд тэрний араас амжилттай юу ч шилээгүй те манай сан газар тэр амжилттай болсон. айцыг болохоор бүр ингэж уучлахгүй хариуцлага хүлээж манийга хийх битгий хийл юу яагаачгүй. Юу лээ. Хэлчихсэн юм Хариуцлага. Тэр айцыг бидний эсрэг ашиглаад байгаа. Одоо ахиж та нар цуглуул, чагсаал болвол харин 7 сарын 1 шиг юм болвол яах юм гэлээ. Эсвэл ингээд жоохон ингээд залуучууд цуглаал ингээд тэгэл явах ингээд итвэхтэй болоод ирэхээр шууд ингээд зэрэг цагтаа нар хурж ирэл юугаа төрийн орноо хамгаалал ингээд болж байгаа. Тэр юмыг дандаа ингээд бидний эсрэг бүр ингээд дам драма үргэлжлүүлээд ингээд тэр айцаар биднийг ингээд бүр бариад байгаа байхгүй. Сайн нэг хашаа юм болсон юм лээ те. Харин тий овоо нэг арай нэг артлынхаа саадныхаа хашаа гэх юм уу тий. Тэр бол бас байх та арай л хэтэрхий байсан тий. Тэр би энэ нөгөө чагсаалыг хийлий болж байгаа гэж бас бодож байгаа. Тэр зөвхөн одоо цуглахаас гадна тиймд очиод хүмүүс нөгөө уура үзэл бодлоо илэрхийлэхээс гадна зөв ингээ олон хоног бид нар чинь нэгдэж болж ин шүү дээ, тэмцэж болж ин шүү дээ, үгээ хэлж болж ин шүү дээ. Бүр комедианууд ингээ төв талбай дээр очиод ингэж болж ин шүү дээ гэлтэй. Тийм 7 сарын 1 шиг юм болчихгүй гэдэг айцыг ингээд өдөр болгоноор яагаад тайлшруулаад байгаа юм. Тэгсэн чинь энэ нь зүгээр л нэг хитэн хариу хийдэг. Залуучууд хийж өгч шүү дээ. Түр хариуцлага хүлээгээд одоо мөнгө төгрөг төсөө гаргаад явах хэрэгтэй байсан юм. Түрүүн тэгээд нөгөө тэр хамтын одоо энэ нөгөө давлгаа гэх юм уу те сошиал медиа дээр нь ч адилхан явж байгаа. Тэгээд битэрээ ч гэсэн очиж байгаа. Энэ юмд бас нөгөө нэг аюул чухал бид нарын мэдэрч байгаа гэх юм уу мэдрэхийг хүсээд очиод мэдэрсэн зүйл нь гэвэл
эрх мэдэл ах. Тэгээд угаасаа одоо энэ жагсаал цуглааны чинь бас хүмүүс юу хайж очдөг вэ гэхээр нөгөө ганцаараа би сургууль биш юм байна. Ганцаараа би нэг юм тэ ажлын бол нийгмийн нэг юу гэдэг эдийн засгийн нэг харах биш юм байна. Ямар ч байсан нэгээ тэг улс төрийн юм илэрхийлэх гээд тэг очиод нэг их мэдлээ мэдрээд байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр нь бас айгүй чухал. Тэгээд нөгөө бидний ч гэсэн ажлын өрөөндөө зөндөл ярьдаг гол зүйл байгаа шүү дээ. Хүн болгонд их мэдл аваад тэр нь хаа хүртэл яваад төгсөөдэн тий. Ямар нэг зах хязгаар нь хаана байгаа даа тэрнээсээ тэлж чадчихна уугүй юу гэх тэгэнгүүт зүгээр л ингээл доо шаардлуулаад явчихсан хүмүүсийн хувьд бол очиод бас нэг арай өөр чихнээсээ нүү иргэний гэж хэлж болох үү иргэний их мэдэл иргэний ухамсар мэдрэмж гэж байдаг бол тийм юм нас нэг сэргээд байгаа байх гэж бодож байна. Тэгээд хамтын ирэх мэдлийн хүчийг мэдрэх гэж бас хүмүүс ирж байгаа. Тэгээд ерөөхдөө бас сүүл рүүгээ нэлээд ихсээд байгаа нь бол яалтчгүй талбай дээр байгаа хүмүүс бас нэлээд их нөгөө нэг юу хийсэн хүмүүсийг нэг хандлага юм үгээрээ идээд нэг хатгаад бас шэм хийхдээ шэм хийгээд тэ гарч ирэхгүй бол тэ хичмээр шүү бүү шүү гэл нэг бас нэг тиймэрхүү нөгөө сөрөг юмнууд ч гэсэн нэлээд явсан тэ тэгээд ч тэрэнд ч бас гарч ирж байгаа хүмүүс байгаа л. Тийм ер нь тийш очихгүй бол нөгөө нэг форм болчих юм шиг те хамгийн тренди зүйл Улаанбаатар хотын яг одоо хамгийн тренди зүйл тэнд болж байгаа юм шиг яг тийм хэмжээнд бас явж чадсан. Энэ жил тэгэл нийгмийн хөдөлгөөн ингээд нэг юм тавлаа шиг юм яваад шүү дээ. Хөдөлгөөн гэж хэлж болохгүй би тэрийг нь бас мэдхгүй нэ. Яг ямар ч юм тэгээд прогресс одоо яг бидний ч хувьд одоо ингээд жагсах цай талбайч бараг байхчгүй те тэгээд ер нь тэр 7 сарын явдлаас хойш нэг сүлж саргасалч гэж хөдөлгөөн хийж байсангүй нөгөө манай алдартай хэдийн мөдөдөн зохион байгуулсан нэг спортсол тэгээд яг сүүлийн нэг таавчтай гарч ирсэн тэгээс тэр хөлсгөө зохион байгуулсан ч юм уу тэр жагсаалаас хойш нэг 4 жил гарны хооронд 4-5 жил нэг жилдээ нэг жагсаал болоод явж байгаа юм тийм тэгэхээр яг яваандаа бас яг нэг тийм хөдөлгөөний шинжинд ороод тэр явж смарт магадгүй юм тийм бас яг авчтай л та яг ингээд ихний ээлжинд ийм хөө хэмжээнд болж байгаа тэгээд ер нь бол яваандаа сураад явах юм болоо гэж бодож байна. Харин тэр нөгөө нэг бас энтэй холбоотойгоор нөгөө дээр нэг миний нэг ажлын хүрээнд тийм залуучуудын хөдөлгөөн гэдэг нэг тийм сэдвээр хүмүүстэй ярилцгаалаа тэгээд ярилцчихсан аахгүй залуучуудын хөдөлгөөн гэдгсэн чинь тэнд байсан нэг судлаач залуу ер нь бол нэг залуучууд ингээд ерөөсөө бүлэг биш гэд тэгээд залуучууд гэж ярих бүлэг гэж ярихсвал залуучуудын хөдөлгөөн гэж хэлэх нь өөр айгу өрөөсгөл гэж хэлчихсэн л дээ. Өөрөө жинхэнэ бас социологч судлаач хүн нь болохоор тэр яг л одоо тэр бас нэрээ биш байд юм байна. Бид нар ч бас айгүй их ингээд нөгөө Монгол улс ч юм уу залуучуудын хөгжлийн тухай хууль мэлтэй шүү дээ тий. Тэгэл ингээд айгүй тодорхой бүлэг хүмүүсийг ингээд оноогоо залуучууд гэл яриалдаг. Тэгээд гисэн чинь нөгөө хамгийн тодорхойгүй бүлэг чинь залуу эмэгтэйчүүд бол айгүй тодорхой бүлэг гэж байгаа байхгүй юу. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэдэм үү эсвэл одоо LGBT олон нийт ч гэдэм үү те ингээд айгүй тодорхой ашиг сонирхлоороо нэгдсэн бүлгүүд эд ингэнэ. Үнэхээр л нэг ингээд зангидах юмтай та. Тэгэнгүүт хамгийн зангидах юмгүй юу нүн зүйл юм бэ? Юу энэ хүмүүсийг нэгтгэж байгаа юм бэ гэдэг тодорхой бүлгэн залуучууд байдаг гинэ. Тэгэнгүүт бас ингээд иймэрхүү тогтвортой одоо юу гэнтэй ингээд ийм дуу хоолойгоороо явж байгаа ийм нэг үйл явцыг харсан чинь нэрнгээсэл залуучууд гэдэг бүлэг байхгүй байна гэл бас бодогцсон. Тэг хүмүүс болохоор нөө хитрхийн ингээл амар хайрцаглал те залуучуудын цулаан чагсаал залуучууд санаачилсан залуучууд ингэсэн гэл аа ч гэсэн яг ингээд үнээр ингээ үйл явцад нь ороод нилээ ингээд тууштай ажиллавал тэнд тийм нийтмэл юм гэж юу байхгүй. Тэр нь харин гоё байгаа байхгүй надад л. Тий. Зүгээр л яг мэдээч хэрэг нэг тодорхой зорилго тавьсан тэр
тэрнийхээ эцгийг нь үзье. Тэ ямар ч гэсэн шантарч болохгүй шүү гэд мэдээч юм. Зарчмын шинжтэй юмнууд байгаа болохоос яг нэг юм бид нар үзэл санаатай нэг зорж ийн ч гэдэм үү те. Бүгдээрээ ингэж юу н хідэн хүнжсэн гэсэн дотроо хийж чугаагдаж болохоор юм шиг надад санагдсан. Тэр нь бас тэгэл бас тэрнийх нь нэг талаасаа сул талч гэж магадгүй нөгөө талаасаа хүчин юм болоо л гэж боддог. Тийм л явах л та. Зарчим бизнес. Та ярьж штэ тий. Одоо нэг юу хараад байгаа байхгүй. Тэр оюутны таарсан хэллүүр гэж ширээ авч байгаа. Гэхдээ тэр чинь зөвхөн бид нарт одоо хэлний мэдээ хараад байгаа гэсэн санагдаж байна. Тэндээ одоо мессежнүүдийн зарим нь ингээд би найзгаа нэггүй юм хөллөө би авч үлдэн юм үү? Ингээд одоо мессежүүд Намаа сэлэнгийн өгөх. Нууны яваад байгаа нь болохоор ингээд чи бити ус төржөөдөө Тийм чигт. болоход төвшөө яваад төвшөө сонгоцсон болчихоо би миний бити ус төржөөдөө хитрхи бити ус төржөөдөө гэж заасан. Тэр усны харилцаанд дахиад нэг тийм дүрлэл гэдэг юм орж ирсэн. Тэгээд тэр хөлтөөсөө урахгүй амар яриа. Тэр одоо мань бидний бодлогч нь Нэгдүгээр миний төрөний зарчим гэдэг шиг найзынхаа харьж найз нөхдөд харилцаан дээр зарчим гэдэг юм жишнээс харагдах хэрэгтэй юм шиг. Тэр чинь жишнээс найз нь бол тий хүнийг ингэж доош нь юу байлаа болохгүй тэр нөгөө шүү хүн ярианаа жишнээс хийж чаддаг тэр зорилтыг тэр нөхөөрөө төлөө гаргаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгсэн чинь ингэж миний бодог юм шал эсрэгээр нь яваад байгаа тэр зарчим гэдэг нь тань тэр юу гэж бодож байна. Боддоггүй. Гэхдээ яг тэгээд угаасаа нөгөө нэг манай улс төрчин яг тиймхүү ялангуяа яг ийм чухал үед хизээч яг өөрсдийнхөө бодлыг чинь хэлдэг үүдл телевизийн камер өөр дээр нэрх үед яаж юу гэж телевизийн камер руу харж хэлвэл юу нь би дайггүй тэгээ арт түмэнд олон нийтэд дайггүй харагдах үү дээр нь дахиад магадгүй гэдэг намынхаа бодлого тал алдахгүй байх уу гэсэн ерөөдөө хоёр зарчмын хэл байж ажилладаг. Тийм болохоор зэрэг яг одоо тэр үеийн нэг тийм чухал авч үзэхгүй л байна л да. Нэг хоёрт яг зүгээр бас яг ер нь нэг монголчууд яг жинхэнэ нэг ингээд дундаж монгол хүмүүс ч юм уу тиймэрхүү юм дээр сонсдохоор гоё сонсдог. Нэг хаахтаа тийм цааш зарчмын юм дээр бодоогүй тийм нэг найзаагаа хөдөлгөхгүй одоо би ерхий сайдын судалтай найзаагаа хөдөлгөхгүй гэсэн тиймэрхүү юм ерхийдөө нөгөө нэг ерхийдөө хүмүүс нэг гоё санагдах. Тэгээ энэ гоё санагдах болов гэж хэлжил байгаа байх л та. Тэгээд яг ер нь тэр нөгөө яг ийм хүч хөлсөд чуулган дээр хэлж байгаа хүмүүс. За ялангуяа одоо энэ тал байгаа хүмүүсийн хэлж байгаа үг чинь яг авч үзэхэд ер нь айгу одоо анализ ч юм уу юу гэж те чухал тооц сериусly авч үзэх юм ямар ч утгагүй санагдаж шүү дээ. Залхацсан шүү дээ. Тэр нэг хаа яг юу гэж ярих юм айгу тодорхой ойлгож те. Тэр нөгөө нэг ураг төрлийн гэдэг шиг л ог аймгийн чөлөө те нэг тэр шиг л нэг тийм амар примитив янз аргументууд бас өнөөдөр сонсогдож байна гэдэг нь нэг талаасаа жоохон эмгэнэлтэй, инээдтэй аль аль нь юмдаа л гэж бодогдож байна. Яг та одоо анлалын хөшөө гэдэг юм усад 20 хэдгээр зунд чинь те баригдсан тэгэхээр тэгж бодохоор бас наад концепт чинь өөрөө монголчуудын үнэт зүйлийн нэг хэсэг байж магадгүй тэрийг үнэлэгч хүмүүс үнэлээд итгэгч хүмүүс бас байдаг гэж найдаал тэгж бас хэлчихлээ байх л та. Ерөнхийдөө бол нөгөө нэг ингээд миний бас нэг энэтэй холбоотойгоор хэлмээр байсан нэг зүйл нь болохоор энэ ингээд хоёрт нь ингэж тэгж гээл те тэгэл намынх нь ийм юм байна хоёрт нь фракц нь хинбэ те эсвэл одоо тэгэл тэр номер 1-ийн фракц нь хийн номер 2-ийн фракц нь хийн ч гэдэм үү те яла хан дотор ямар үзэл бодлууд байгаа бол энэ төр гэл янзын яриад одоо юу гэмдэ нөө ерөөсө политикл дискурс ерөөсө биш заяа. Тэр чинь юм нээлттэй гоё транспарант тэгээ ерөөхдөө юм айгу рационал байх хэрэгтэй шүү дээ. Тэр ярианууд чинь тийм байж ижил илүү үр дүнд хүрэнтэй жинхнээсээ тэр нөгөө нэг тэр олон нийтийн орон зай дүрнүүд байгаа тэр ярианууд тийм биш нөгөө ингээд яг юм ховч юу бол үнэхээр бүр яалаа
утгаа алдлаа гэдэг шиг тий. Одоо сүүл рүүгээ эхлээл ингээл бид нар чинь нөгөө за тамхины цэгээс яаж юу гэж мөгж юм өдөргээл тий. Тэр нас нэг жоохон сонсчихгоо л тийм жоок маягаарч эхлээл тэгэл ерөөхдөө ярахтаа ч гэсэн тэгэл нэг юм бодохгүй бас нэг тэрийн дэрэмээ сонсчих юмсан гэж бодоод хүүе тэгсэн гэж штэ гэх тийм одоо болохоор ингээд жоохон тиймэрхүү юм сонсцсон доо эсвэл нэг газар очиод ярьж байгаад жоохон гутаад байгаа байхгүй яагаад тийм юм нэрээ яриад ийм нэг юм өчүүхэн тэ ховж ив наануу цаануу нэг фракц чиг хэлэхэд хэцүү нэг улс төрчдийн хоорондын харилцаа тэгэл тэр дунд нь бүх юм нь ороод явж байгаа штэ одоо хүмүүсийн яриад байгаа бүх юм орж байгаа хувийн амьдралын талаарх малаарх бүх асуудлууд тэгэд ийм улс төрийг яриул улс төрчжийн гэж нэгт загнуулж байгаа хоёрт улс төр ярахтаа ийм юм нь бүр энэ яриа нь бүр хитрхийн удаа хамгаалцсан гэх юм уу те бүр ингэж эзлээд байна л да. Ямар ч тийм өөр ирүүл юм ярих юм боломж юусоо байхгүй те зарчмын юм ярих боломж байхгүй. Тэгэл сүүл рүүгээ олон нийтийн юун дээр ч гэсэндээ ингээл бас нөө шоконд орно гэдэг шиг хүүе юм байсан юм уу хүүе тэр тийм байсан юм уу гэл хүмүүс тусаараа ялгарч ийн энэ төр гэл тэгэл лээ. Тэр ч бас нэг цаашаа юм устсаараа ялгархын цаашаа угаасаа л хүмүүсийн анханасаа байсан санаархлууд ч юм уу угаасаа тийм байсан гэж бодож исэн юмнууд нь л угаасаа л гарч ирж байгаа юм шиг надад санагдсан. Тэрнээс нэг амар ингээл урвж харвал гарч ирээд исэн юм бас байхгүй. Ерөнхийдөө энэ улс төрийн ховж үйдэг юм арай л хэтэрлээ л гэж бодогдоод. Та юу гэж бодож байна? Энэ бүр нөгөө хитрхийн ингээд байгаа байхгүй ингээд толгой тархийг бүр хитрхийн ингээд эзлээд сүүл рүүгээ ингээд зүгээр ингээд функшнинг ингээд амар юм рационал юм бодоод одоо ингэл тэгвэл тэгнэ те за хуулиар бол ингэн за мэдээч хэрэг одоо улс төрийн мэдгүй бодвол тактик стратегийн хувьд ингэж магтгүйгээд яриад очих дундуур нэг ингээл хав орж ирэл тэгэл тэр бүх энэ одоо тэр хамтын бодож исэн бэ те заавал нэг хүнийг ч явахаалгүй хамтаа бодож исэн тийм нэг юм рационал юм гинжин ингээд явж исэн юмыг ингээд дундуур нь тас тогож айл өө энэ бид нар чинь ингэж бодоод хаавч бодох учраа байхгүй юм шүү ч гэдэм үү те хүмүүсийг бүр нэг ховж бол туйлдуулж юм л та. Гэтэ яг байдаг л юм байж магадгүй л те. Яг хөө тэр чинь яг энэ болохоор яг түүний нэг хэлэлсэн тэр сошиал медиагийн нөлөөлөл юм шиг юм л та хүмүүс рүү хитрхи мэдээлэл цаана хүчж байгаа те санаатай болон санаагүй байдлаар ялангуяа иймэрхүү үед бол ялангуяа бүр илүү их санаатай байдлаар байж болох мэдээлэлтэй бүгэн тэнгуут өчөөрөө тэр мэдээлэл донд өөрөө төрж байж те ийм хүмүүс тэг юу болоод байгааг ойлгохоо байсан тэгээд за түр гэсэн энэс зүгээр холбоо гэж боддог ч юм уу те тэр бүхний учрыг олоод яг ард гарах одоо тэгдэг ч юм уу яг тийм их байдлаар тэрийг ч одоо яг ингээд сүүлийн хэдэн жил тэгэл манай улс төрчид те одоо манай амжилтгүй бүгдээрээ л тэгтэл ашиглаж байх шиг байна. Тэгээд би ялангуяа жоо тийм хүмүүс харж жоохон сонирхож харах туртай л да яг зүгээр одоо жишээ нь зорж юм яг хин юу гэж чинь тэгээд жоохон харж марж тэгээд зэний хүмүүс болж байна. Тэгээд тэр хүмүүс яаж реакц хийж байгаа тэгээд харах туртай тэгээд яг хардаг. Тийм. Одоо би чинь юу анхаа махын твиттерийг бол өдөртөө нэг шалгаж байгаа. За манайхан юу хийчихээ гэдэг ч юм нэг тийм хүмүүс. Харин тийм ээ тэр нэг яасан юм шиг. Тэгтээ биш санаа нэг шүү зөө. Би л тэр нөгөө түрүүний ярьсан юм ихтэй Facebook дээр блоклсон байсан чинь яриад байгаа юм буцаж авч хараад ихээр олж болохгүй. Facebook дээр блоклсон хаана хийснэ харах чадгүй. Instagram дээр харж ирээд юу стори хийж байгаа надад хараад байгаа байхгүй. Гэтэ би харахаар чинь тэр хүний хандлагыг яаж штэ тэгээд харагдах юм нэмж байгаа гэж одоо сүлд өөрөө хүчээр яхаа болол харахаа болол ингээл энэ нэг юу нэг байдлаар надад зүгээр л миний нэг боддог юм ингээд би зүгээр тэр товчхон ховж ирэн дээр бас нэг их мэдлэлтэй л холбохгүй л нэг муухай өгөөд ш нэг хим мөнгөтэй дууга захиална гээд. Тэгээ тэр нөгөө олон нийтийн хилэлцүүлгийг сэтгэл зүйг удирдах байгаа тэр удирдах хөрөнгө нөөц болон хэвлэл мэдээлэл нь байгаа болохоор сүүлийн хэдэн жил би зүгээр ингэ бодоход тэр үед тэгээ угаасаа
Facebook-ч дөнгөж орж ирж ийжтэй 2015 жилийн өмнөхтэй л харьцуулаад байгаа хгүй одоо энэ бүх юм арай гайгүй нэг амьсгаа авчих боломжтой байсан юм шиг. Тэрнээс хойш болохоор ингээд олон нийтийн сэтгэл зүй ерөөсөө амар юм occupied байна. Болон гартна гэдэг шиг л. Тэгэл тэр нь угаасаа мэдээж хэрэг зохион байгуулалттай болон зохион байгуулалтгүйгээр удирдах байгаа шүү дээ. Тэгээ тэрийг болохоор би их мэдлэл гэж хараад байгаа байхгүй юу. Тэрийг боломжтой болохоор мань битдээ тэрийг хийгээд байсан. Тэгээ тэр нь бүр өөрийнхөө эрх мэдлийг өөрсдийнхөө эрх мэдлийг лавшруулах боломжийг өгөөд байсан болохоор ингээд хяналтаа алдтлаа. Энэ хүртлээ явцсан бас энэ хүртэл нь явуулсан юм шиг санагдтыг. Тэгээд тэр нь бас нөгөө хавж юу гэх үү тэгээ нийгмийн харилцаанд оролцсон гэдэг чинь хүний оршихуйгаа мэдрэх, амьд байгаагаа мэдрэх бас нэг суурь хэрэгцээ шүү дээ. Тэгээ сүүлний юм харсан чинь нөгөө 2 цаг өдөрт биш шүү дээ. 2 цагийн турш ямар ч юм нийгмийн харилцаанд оролцоог бол тэр нь тархинд нь тэр үед нь шинэ ис үүсдэггүй гэлөө ямар ч гэсэн ингээд юуны эрүүл мэнд биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн сөргүүр дагавартай гэж байгаа байхгүй. Тэгээд тийм суурь хэрэгцээгээр нь дамжуулаад өөрийгөө мэдрэх тэр одоо байдлыг нь хүртэл ингээм амар токсик өөртөө харилцааг нь хүртэл токсик болгоцсон явж исэн юм шиг л надад санагддаг. Тэгээд зүгээр л гонхтай нь гэвэл зүгээр тэр нь ингээд бидний яг эд залуунаас эд хийж бүтээж хайрлж дурлж сонирхолтой сайхан өөрийнхөө амьдралыг бүтээх 20 хэд 30 хэдэн наснд ингээд ийм юмд дарагдаад өнгөрөх юм бахтаа гэд гонхтой Улаанбаатарын утаатай үйл шиг л өнгөрсөн санагдаад гонхтой байсан. Нан ядаж л өнөөдөр ингэж ярьж байгаа болохоор тэгэд энэ мэдээж хэрэг чагсаалгүй бас гурлаа ярих л байсан баг тийм болохоор сайхан байна бас. Нөгөө талаас тэр нөгөө хавг тэргээр чинь нөгөө ер нь нөгөө нэг хуучин чинь соп опера самгийн дүр гэж байсан. Тэгээд нөгөө самгийн дүрийг чинь тэгж үздэг байхгүй. Ерөөдөө нөгөө нэг ажилчаангийнхан дэг үз зөвлөсөн битэл. Ягаад гэвэл өдөржин тэр хүмүүс нөгөө ажиллачаад орой ирээд тэр хүмүүс чинь тэрнээс илүү нөгөө нэг тархи амраах айгу эзэл мэдээлэл хэрэгтэй. Тэнгүүд бас яг нөгөө талдаа бас яг одоогийн бас нийгмийн байгаад төвшин бидний байгаад төвшин ч гэсэн бас өөрөө тэргээр бас илж байгаа л тоо. Өдөр ажиллаж ирээд юм бидний ч амьдрал нэг юм survival маягтай амьдарч байгаа шүү дээ. Тэ амьдралын төлөө тэгээд амьдралын төлөө ажиллаж ирсэн хүн орой ирээд уусаа хамгийн easy нөгөө боловсролтойгоо ингээд орох тэр мэдээллийг л авч байгаа ч юм уу те. Тийш дээ би л тэгдэж шин амар завгүй ажилласны дараа зүгээр солонгос кино зээл хилтдэж шин. Харин тэр нөгөө нэг тэрэн дээр нь жихнээсээ харин эд нас гэдэг үл эдэр нас гэдэг үл. За тэр нөгөө нарийн англиг сайн мэдхгүй шүү. Одоо prime years гэдэг байгаа шүү дээ. Хүний нэг яг нэг эд байдаг те. Эд бүх юмн дээр эд болцсон тэр үед л бидний тэр үед л ер нь бол таарчлаа гэж хараад байна л та. Тэгээ яг өөр үеийнхэнд бол өөр мэдрэмжүүд угаасаа төрж байгаа бах. Тэгээд ер нь бол явж ингээд яг энэ үед энэ цаг үеийн нөхцөл байдал гэл юм юу ковидын үе, пост ковид үе, тэгээд пост ковид улс төр энэ төргээд бүх юмд бол ингээд эмзэглэлтэй эсвэл нэг болбоос бүр ингээд залхаад гэх юм уу бүр зүгтаад юунд шилэнд орох гэдэг чинь тэрний шиг болсон хүмүүс нь л манай үеийнхэн л ах гэж бодоод байна л да. Ер нь бол тэ нэг яг 80 оныхон бас яг орох юм мэдгүй. Гэтэ нэг тийм something 82-оос 90 оныхон ч гэдэг юм уу тэ нэг тийм үе ах шиг байгаа юм. Тэгээд уусаа тэр нэг Gen Z юу millennial enter гэдэг англиар чинь бас монголчуудад таардгүй л гэдэг идэв шүү дээ. Яа тэгэхээр тэр чинь нөө Америкийн 90 үе Америкийн хөгжил твшилгүүний уналт төсөлттэй холбоотой болохоор монголчууд Америкчуудын тэр бүүмер millennial гэж яриад байгаа нь бид нар биш л гэл ах шиг байдаг. Гэхдээ ер нь бол яг бидний бол
ийм үедээ таарчлаа гэж бодож байна. Тэгээд Prime Years-тэй бас нэг за бүх тийм амар гутран чаахан хаашаа гэхдээ нар үзчихсэн гэдэг шигтэй. Барин нэг сүүл рүүгээ тийм юм ярих гээд байгаа юм шиг хаяа сонир санагдаад байгаа сүүлийн үед. Тэгээд та хоёр тэр нөгөө нэр томьёог сонсноо сүүлд тэр нөгөө бас нэг энэ яг чигсаал цуглаан гурлаа нэг иргэний үйл захирагдахгүй энэ төр яри энэ төр гээл бас нэг жоохон ярьж бодож исэн шүү дээ. Тэгсэн чинь тэрнтэй холбоотойгоор post truth politics гэдэг нэг нэр томьёо бид юм билээ. Тэг хин анх ярьсан гаргаж ирсэн сайн мэдгүй нь орч сүлд тэгсэн чинь инээдтэй нэг 2016 онд энэ Oxford Dictionary 70-аар орсон гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь Монгол улс болохоор ер нь бол бас 2016 оноос хойш ер нь бол post truth politics гэдэг юм зүгээр бүр жинхэнэ замнал жинхэнэ бай гэх юм уу те. Яг туршиц газар гэдэг шиг бүр үнэхээр явлаа. Монголын улс төр бол тэгж бодож байна те. Тэгээл энэ entertainment засаглал те PR гэдэг юм бүх юмар те. Тэрний ч угаасаа тэр одоо юу гэх юм үнний дараах улс төр гэх юм те. Тэр улс төрийн тодорхойлт нэмгэнэ угаасаа сэтгэл хөдлөлтэй хитрхи одоо субъектив хандлага тэгээ хамгийн гол нь худал бас дахин худалтай тэрийг болон дахин тавцснараа хийж байгаа тэр улс төр тэгээд юу тэрэнд норонд нь дарагдж байгаа вэ гэхээр рационал байдал тэгээ эрүүл сарвал дискурс экспертүүдийн үзэл бодол тэгээ фактууд за шинжлэх ухааны мэдлэг гэд тийм юмнууд нь ингээд өөр төвшний зүйлс болоод хувирчиж байгаа гэдэг юмс. Тэгэл тэр л юм байна да манай бас нэг үзэгдлийг тайлбарлаж болох үг гарцсан байна гэж харж байсан. Би нэрээ тэр чинь одоо яг нэг зөвхөн манаач гэлтгүй дэлхийд ярьсан. Тэгээд Америк Трумп байна тий одоо манад тийм бэ гэдэг юу гэдэг яг сошиал медиатай холбоотой би болцсон. Ялгалт юм шиг байна тий. Надад тэгээд нэг энэний нэг нотлогоо хүн өөрөө амьд үл энэ одоо тэр манипуляц тарих угаалт нь би ороогүй би энэ юм живээгүй би чинь аюулгүй гэд өөртөө ингэж ятгахын тулд одоо чинь нэг түрүүн тэр өөрийгөө exclude юмнаас ингэж хийгээд дандаа би болонд гэд яаж байгаа тухайрсан шүү дээ. Залуус гэд ингээ өөр гэж хараад байгаа. Тэр нь надад болохоор тэр хувь хүн өөртөө тэгж рүү аюулгүй мэдрэх гэж байгаа үйлдэл хонцрогоо үйлдэл нь юу гэж илэрж байгаа вэ гэвэл хармас гэдэг үг юм шиг санагддаг байхгүй юу? Амар хэрэглэгдэг шүү дээ. Одоо хамгааг болсон юм шиг те. Хармас. Тэгээд нөө энэ их юм дотор чи ингээ бүгдээрээ пиргээ яваад орчихор чинь өөрөө мэдээж хэрэг ингэж нөгөө амьд үлдэх юу байгаа штэ. Тэмцэл. Тэгээд тэн дотор бол өөртөө ингэж итгүүлээд би арай гайгүй бусад хүмүүс бүр баларсан. Яагаад гэвэл тэд нэр хармаас яагаад гэвэл тэд нэр тийм гээд тим нэг дотоод процесс яваад тэр нь тэгээд юун дээр амар их харагддаг юм шиг санагдтыг. Facebook-ын дээр хүмүүс бичиж байгаа пост, скрол ингээл хувь хүний харилцаан дээр ч гэсэн амар их нөлөөлж гарч ирдэг. Мэдээж хэрэг эготой ч гэсэн холбоотой ингээд би мундаг бус нь тийм гээд яаж байгаа хандлагатай бас холбоотой шүү дээ. Тэгэл тэр тэгтээ хармаас гэдэг миний бодлоор бол тэр яг зүгээр нэг юм санамсаргүй орч гэдэг ч юм уу тэр нэг юм айгу санамсаргүй би болсон ойлголт гэж боддог л дээ. Тэр бол яг бараг магадгүй санаатаагаар ч юм уу бидний юм жоохон тийм хин нэгний цаанаас түлхсэн риторикийн үр дүнд ч юм уу би болсон. Ялангуяа одоо неолиберал зүгээс явсан хэд тэр риторикийн үр дүнд ингээд нэг хэсэг ингэж өөрсдийгөө юмнаас тусгаарлсан тэгээд бусдыгаа хармаас гэж үзсэн тэгээд доош яасан гэсэн мөртлөө сонгуул болгоноор тэр хармаастай ялагддаг тэгээд ялагдахаараа зэрэг тэр хармаас руугаа дандаа буруу өгдөг тийм хэсэг үүссэн байсан. Тэгээд одоо яалтчгүй бас нэг тэр нь арай одоо тэр хүмүүс нөрөө succeed хийж чадахгүй байгаа болохоор ч юм аимчгүй очоо яачуу те нэг тиймэрхүү юм нь бол харахад одоо юу гэдгийг магадгүй нөгөө нэг энэ 90 оноос хойш неолиберал гэх юм уу яг энэ юунд эдийн засгийн хувьд нэг жоохон амжилттай байгаа. Нэг боломжтой амьдарч байгаа ч юм уу яг энэ хүмүүс яг тэр өөрсдийнхөө тэр нэг
юу гүйсгээд эвэрийг болохоор яг нэг тийм юунаас бол болцсон гэж бол боддгоо тийм яг юм санамсаргүй үссэн гэхээсээ илүү яг л нэг юм санаатаагаар явсан нэг юм үзэл суртлын нэг хэсэг болж яг нэг юм ойлголт өөрөө үүссэн юм шиг байна. Тэгээ энэ өөрөө уусаа амар хортой. Тэгээд энэс чинь болж юм миний бодлоор бол яг энэ хоёрын зөрчлөөс чинь болж одоо бид нэр бас юм одоо бидний одоо улс төрийн үзэл бодлын ч юм уу илэрхийлэл энэ гэдэг юм бас жоохон саатчихсан юм болов уу гэж бодож. Яг нэг өмнө болж исэн нэг янз бүрийн чигсаал хөдөлгөөнүүд юм гэдэг янз бүрийн эсвүүсийн хөдөлгөөнүүд ерөөсөө юм ямар нэг юм дээр юм дандаа олон нийтийг татаж оролцуулах тал дээр юу айгу муу байсан. Харин яг өнөөдрийн чигсаал чинь бол яг одоо болж байгаа сал бол сайрцангуй яг тэр нь гайгүй байгаа юм шиг болов уу гэж бодсон л да. Өмнө болохоор зэрэг ерөнхийдөө нэг тийм дандаа үзэл бодлоор янз бүрийн байдлаар нэг юм ялгарлах маягийн нэг нь хармаас гэдэг юм уу, нэг нь коммунист гэдэг юм уу, манай ч нэг янз бүрийн байдлаар нэр цолоо гэж дандаа нэг ингэж ялгуурлаад тэрийг одоо нэг том одоо яг түүний хэний ануг хэлдэг нөгөө нэг том байсгаа биш хоорондоо нэг юм тэмцээд идэм шиг нэг юм үзэл болчдөг. Харин нэрээ би нөгөө түрүүн чигсаал дээр таалагдсан юм гэдгсэн чинь анх удаа бас их сургуулийн багш нарыг юм стрүү үзлэлөдлөө илэрхийлж байгаа юм л. Гэхдээ яг энэ тэнд мерсэр бол таарж исэн дээ. Энд ингээл танхимын энтер уулзалтуудад бол харж исэн. Яг жинхнээсээ ингэж олон нийтэд паблик илэрхийлж байгаа хамгийн олноор нь харлаа их сургуулийн багш нарыг тийм. Тэгээд одоо хард сайенсийн илүү юу байгалийн шинжилгээ ухааны багш нар ч байна. Тэгээд философийн багш нар байсан, улс төрийн багш нар байсан, хэл соёлын багш нар байсан гэл тэр нь бас маш гоё санагдсан. Тийм тэгээд багш хүний үг гэдэг чинь жигнэсээ нөгөө Монгол менталити гэдэг шиг те яг л бусдтайгаа адилхан юм л өмнө нь яриад болсон хүнээс нэг ялгаагүй юм ярьж байгаа ч гэсэн багш юм байна гэж хүнийг сонсож байгаа тэр хандлага бол монголчуудад бол те хөшин залуу аль үе гэж хамаарлахгүй бүгдээрээ л бол айгүй ингэж сонсож их тавьж сонсож байгаа байхгүй те. Тэгэнгүүт бас яг одоо энэ улс төрийн шинжилгээ ухаан философи энэ гэл нийгмийн суурь шинжилгээ ухаануудын бас чиглэлийн талаар тэнд одоо Монголд одоо энэ их сургуулиуд дээр ямар юм яриа дискурсууд яваад байна гэл гайхтай. Явдаг л хата тий одоо бид нар л мэдгүй болохоос гэдэг шиг. Явж байгаа хта. Ямцсан тий. Жаахан юм хитрхи нөгөө юу академик гээд нөгөө isolated байна уу эсвэл нэг бол яг ингэж нөгөө одоо их мэдлийг статус кво гэдэг штэ тий авч үзэх тий тэрийг нэг тэрний талаарх шүүмжлэлүүд хэлэх тийм бас орон зай нь хумигдмал байна уу? Ямар шалтгаантай? Яг одоо бас ингээд бас өөрчлөгдөд ер нь гайг болж болно гэж бодож штэ. Би ч нөгөө өнгөрсөн семестр мөнхөрд нагш неолиберализм гэдэг неолиберализм юм жоохон шүүмжилсэн тийм хичээл суусан. Тэгээд тэр хичээл бол надад аюу дэж байтайхан санагдчихсан. Тэгээд энэ удирлаас шагдрын туяа басмөстер улс төрийн эдийн засаг хаа яг тийм анги тэр л зэрэг баг анх удаага тийм анги болоо тэгээд туяа бас багшилж байгаа тэр гэсэн. Тэгээд бас яг тиймэрхүү систем сонирхолтой хичээлүүд бас ороод яваад. Гэтэ зөвхөн хэр олон хүн сонгохдоо тэр хүртээмжтэй гэдэг мэт тийм тэрийг нь олж мэдэх байх. Тэ ямар ч сан боломжууд байгаа л юм шиг үлээ. Тийм шүү дээ. Академик хэрэгжүүлөө гэдэг чинь тусдаа хараад нэг том тийм тавиа том сэдвэлтэй. Араби хавргийн түрүүн нэрээржсэн тийм. Тэр нөгөө тухайн үед амжилттай болчиход дараа нь дарагдсан шүү дээ. Тэрний шалтгаан нь нэг том шалтгаан нь юу байсан бэ гэсэн чинь нэг нөгөө нийтлэл уншижсэн чинь тэр нөгөө дундаж давхар одоо л дунджаас дээгүүр давхар шүү дээ. Тэр эдийн засгийн хувьд болон эдийн засгийн боловсролын хувьд тэр боломжтой ангийн оролцоо тэр юунд байхгүй хувьсгал байхгүйсэн юм. Тутмаг байсан. Тэгээд юу вэ? Тэр цаашаа нөгөө үргэлжилж чадаагүй. Яг гэвэл ингээд ямар нэг ингээд нөгөө юу эхлэе гэхэд өөрчлөлт эхлэе гэхэд тэрийг чинь цааш нь аваад явах нь мэдээж хэрэг тэр юутай боловсролтой юутай шинжлэх ухаанч хэсэг нь байгаа шүү дээ тий. Тэгээд тэр нь оролцож чадаагүй бас хэлж болох юм уу? Тэрс хэлэг гэдэг. Гэж хэлдэг надад сайдан гэдэг юм уу? Хийх байгаа мó хэлэхгүй гэдэг байгаа мó? Тийм үү. Тэгээд тийм үг нэ зүгээр Монголд гэж асуусан. Тэр юу оролцоогүй болохоор цаашаа явж чадаагүй гэд би нэг юу уншижсэн байхгүй юу?
Тэгээ одоо гэтээ энэ чагсаал болохоор харин тэрний эсрэг бас байгаа юм шиг харагдж байгаа болохоор бас дотроо чимээгүй олзуурхаа сууж байгаа шүү дээ. За тэгээд нэг дүгнэлтийн юм хэлэх үү? Юу гэх вэ? Мэндэ нэг гэх юм уу? Мэдгүй ингээд заавал тэгж сүртэй баяртай албууд эсвэл дараагийн дугаарч албалтай тийм ээ. Тэснэ ингээд гинт танкинд арабын хавар гэдээ дуусчихсан. Харин тийм ээ. Шоу дуусчлаа тийм. Ярьж арабын хавар чинь төгсөх төгсөх дараа нь ярих боломж шууд гарах хаач гэдэг юм ямар нэг юмнууд сэжүр мэжүр гаргах юм мэдгүй та хоёрын өөрсдөө л миний бас хэл дуусчлаа. Юу гэж чинь жоох өөрчлөлт тэгээд байгаа чинь. Тэр нөгөө пост politics гэдэг нөгөө игээд ярьжсэндээ тэгээд яг тэрнтэй холбоотой Бүжил хааны нөгөө инфокраси гэдэг нэг ном болохоор орчуулсан. Тэгээд Такта паблишингаас сэргийлж гарах бах. Тэгээд сайхан дараагийн дугаар хийдвэл тэгээд дараагийн дугаар бас арай яг тэний талаар болохоор зэрэгс арай дэлгэрэнгүй бас ярилцж болох бах. Тэгээд нэлээ миний анзаарснаар бол нөгөө нэг аюу сонирхолтой ном байлаа. Ялангуяа яг одоогийн бидний нөгөө нэг магадгүй яг энэ чишсэн тавьж байгаа шаардлагууд бас зөв буруу юу гэж одоо бас тэрийг янз янзын одоо бидний яг одоогийн бидний нөгөө улс төрөөс шаарддаг одоо улс төр ямар байх ёстой гэж боддог тэр зүйлс чинь яг үндэ өөрөө улс төрийн шинж мөн үү биш үү гэдгийг нэг талдаа шүүгээд шүүхээс асууа нөгөө талдаа бас яг одоогийн нөгөө технологийн хөгжил нөгөөрөө улс төрд бас ямар хөө нөлөө авчиж байгаа гэдэг тухай ерөөд юм хоёр чиглэлтэй бичсэн юм уу. За одоо зөвхөн хичээлүүлгээд харахад одоо нөгөө юунаас Карл Шмидтийн үгийг энэ төр ишсэн байгаа. Тэгээд жишээ нь тэрэн дээр бол те Карл Шмидт чинь өөрөлдөө улс төр бол өөрөө нөгөө нэг юм secret буюу одоо secrecy тэр нууцын домен тэр нууцын хүрээнд хамаардаг зүйлээ улс төр чинь юу нэг ил байх шаардлагагүй. Ил болоод ирэхээр наач өөрөө улс төр биш болно гэдэг ч юм уу те. За тэгээд түгээрээ одоо юу гэдгийг одоогийн бидний нөгөө банкын засгийн газар транспарант байх хэрэгтэй, шилэн байх хэрэгтэй гэдэг. Гэтэл яг мэдээж шилэн транспарант байх хэрэгтэй гэдэг чинь дотор янз янзын зүйлсийг агуулж байгаа шүү дээ, тийм хавар гэдэг тэр нэг юм үндсэн тэр мэдээллийн статик ч юм уу. За өөрөө цаашаа давхар явахаар зэрэг одоо цаашлаа явахаар юу гэдгийг дата гэдэг тэнгуут одоо бидний хувьд одоо дата өгөгдөл айгуу чухал те. За магадгүй ингээл дата өгөгдлөө бид нэр хүмүүс тайлагнал те засгийн газар гоё тайлан тавиал ингээл явчих болов бас амжилттай гэж харж байгаа бол жишээ нь тэгээ өгдөл бол одоо ямар ч narration буюу хүүрнэх чадваргүй те ингээд хүүрнэх чадвар болохоор зэрэг дата бол ерөөс ингээд дата болол үлдчихдэг гэдэг ч үгээс сонирхолтой саналууд юунуудыг бас саантыг хүндсэн байсан тийм тэгээд дараа хэрэг явал тэр дугаар тэр номны тухай ч юм уу ер нь тэрийг нь түрүүний яг хэлсэн post truth politics гэдэг ч юм уу яг тэр сэдвээр бас ярилцах боломжтой байна гэж бодлоо. Тэр нөгөө одооний бас тэр нөгөө олон нийтийн орон зай public space энэ гэдэг ойлголтуудыг дахиад одоо орчин үеийн гэдэг гэх юм уу те тэрнийг өнцгөөсний бол одоо тэр нөгөө surveillance-ийн асуудлаас орж ирэх юм шиг үлээ шүү дээ. Иргэдээ хянах гэдэг юм уу тэгээд энэ дата цуглуулах бүр дата harvest ингэж хэлээд байна те тэр энэ төр гэдэг ийм юм руу орж ирэх юм шиг үлээ хэдүүлээ тэрүүгээр ярих боломжгүй болтгох гэж бодож байна. За тэгвэл тэгээд өнөөдөр ингээд бас. Тэгээд окей. За. Nice.